Metapius Daniel. Are you ready? Uncharted Walker гэдэг анимыг ярьж хурж идлээ. Уг аним нь 2018 оны 8 сарын 3-нд нээлттэй хийгээд 4 сарын 20-нд дууссан юм а. Ер нь бол 12 ангитай аним юм. Төрөл нь болохоор сэтгэл зүйн нууцлагтай тоглоомын элемент нэмэгдсэн байдаг шүү. Хэрвээ адал явдалд эсвэл сэтгэл зүйн гүнзгий шинжилгээтэй эсвэл нууцлаг орчинд амьд үлдэх яг л squad gameтэй төстэй тэмцэлтэй тийм аним сонирхдаг бол энэ аним яг тохирно. За аним эхлэхэд гол баатар Нинг живж бийгаар эхэлдэг. Тэрээр аимшигтай зүйдээ олон шин давтан зүудэлжээ. Тэр ухаан санаандаа живж байхдаа хэн нэгэн дуудах чимээгээр сэртэл тэр шоронгийн өрөөнд түгжээтэй байжээ. Яг л squad gameтэй адилхан. Хандах жижиг нүхээр нэг охин түнтэй ярьж эхэлдэг. Охин ханаар ойртож ирж би өргөснүүдийг анхааруулнаа. Нин айд сандарч охиныг өөрийг нь энд хорсон гэж буруутгана. Гэвч охин ч бас яг ийм байдалтай байгаа гэдгийг жоохон байж байгаад ойлгоно. Нинг охин цонх байхгүй. Гэхдээ сүх байгаа болохоор тэр сүхийг өөрийн өрөөний модон цонхыг эвдэж гарч чадна гэж боддог. Нинг охин чамааг орхихгүй гэж амласны дараа төрөлгөө эхэлнэ. Нүхэн сүхийг дамжуулахад хэтэрхий жижигхэн байжээ. Сүү охин нүхийг томруулах гэж хичээсэн ч хан боржин чулуугаар хийгдсэн тулд бүтлгүйтнэ. Охин цөхөртлөө уйлан харин нинж түнд чамаас болоод би бодож чадахгүй байна. Дуугүй байлдаа гэж ууртай аргагүй хэлнэ. Охин би амьдралынхаа анхны үнсэлтэйч аваагүй байж үхэх гэж байгаа юм уу гэж гомдлож гонгинож эхэлнэ. Нинг амархан штэ нүхэнд орчих гэж шоолно. Нинг охиноос энэ газар яаж ирсэн талаар асуухад охин галт тэрэгэн дотор унтсан цэргэлийн шоронд байсан гэдгээ хэлдэг. Энэ ярианаас нэг санаа авч орон дээрх төмөр шонг суглан авч цонхыг эвдээд өөрийгөө суллана. Гэхдээ сүү хананд наалдчихсан уйлж Нингээс тусламж гуйна. Флашбэк буюу өнгөрсөн цаг дурсамж сэрэх. Сүүгийн итгэлцэлд асуудалтай болсон шалтгааныг харуулна. Нэг удаа уулан дээр хүнд туслах гээд үлдсэн ч тэр залуу түнд найз охин болоогүй гэд хайсан байд. Нэг удаа уулан дээр охинд нэг хүн туслах гээд үлдсэн ч тэр залуу түнд найз охин болоогүй гэд хайсан байдаг охиныг. Нинг охиныг орхиогүй охиныг гайхшруулна. Тэд хамтдаа шоронгоос гарч эргэн тойрноо харахад нэг арал дээр байгаа гэдгээ ойлгодог. Тэд гэрэлт самхаг торигдож байжээ. Доош буух чатны дунд нь эвдэрсэн тулд үсрэх хэрэгтэй бол Нинг эхэлж үсэрнэ. Сүү айгаад байгаач эцэст нь үсрээд Нингийн гар дээр газардана. Тэр мөчөд шат сүүгийн хүнд биеэс болж хугарч тэд хамтдаа ундаг. Нинг өөрийн биеэр охиныг хамгаалж ус руу унсан ч охин түүнийг аварч доод давхрын өрөөнд очиж ордог. Тэр өрөөнд нэг зогтсон гил гейм шиг харагддаг шар үстэй залуу тэдэндээ тулгардаг. Залуу тэднийг барьж хариулт шаардсан охиныг сэжиглэнэ. Охин өөрийгөө танилцуулан Нингийн асархыг гуйна. Залуу Нингийг сэрэж шалгахын тулд гаранд нь гიშгэнэ. Нэг сэрээд би энэ охиныг танихгүй гэж хэлдэг. Энэ нь хинч төсөөлөггүй зүйл байв. Гэвч үнэндээ Нинг шатан дээр унаад ой санамжаа алдсан байжээ. Шар үст залуу охиноос яагаад энэ залуу чамайг аварсан юм бэ гэж нэг үгээр тайлбарлахыг шаардна. Гэхдээ анхны харцаараа дурсан гэдгийг хүлээн авдаггүй. Сүү нэг ухаантай жишээ хэлдэг. Нинг 22 жил найзлсан найзыгаа яагаад аварсан тухайг нь яриулна. Ийм логик тайлбар өгч шар үсттэй залуу итгүүлж чадна. Чөтгөрлөг. Тэгээд тэднийг суллана. Дараа нь Свен Нинг ой санамжийг нь сэргээх гэж оролддог ч Нинг хамгийн сул 5 дугаар ангид плейбой сэтгүүл уншиж байсан гэдгээ л сандаг. Энэ яриан шар үст залууг инээдийг хүргэнэ. Тэр инээнэ. Тэгээд тэд үхсэн хүний зохицыг шинжлэх гэж газар хэвтүүлж хувцсыг нь тайлж үзнэ. Жан өөрийгөө зүүн зүгт байрладаг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж танилцуулна. Өөрийгөө Жанг гэдэг бөгөөд тэдний энд авчирч хайсан хүн магадгүй Минг нэртэй 8 чингээс сэжиглэж байгаа гэдгээ хэлнэ. Гэхдээ нэг энэ худлаа гэж тайлбарлана. Тэд ямар нэгэн тоглоомын донд орсон мэт санагдаж байгаагаа хэлдэг. Энэ түүнийг ухаан айжмаас сэргэж байгааг нь илтгэж байдаг. Эсвэл тэр аль хэдийнэ ухаалаг байсан ч байж мэднэ. Яг хэн үний ярьж байгааг хэн ч мэдэхгүй. Ингэж ярьж байх зур нь мөми жихэнд хавчуулагдсан цаас олдог бөгөөд энэ нь газрын зураг болох нь тогтоогдно. Нэг энэ газрын зураг танил мэд санагдаж байгаа ч яг юу болохыг нь санахгүй байна. Үүнийг мэдсэн Жан уурлаж хариулт нь шаардах боловч Нингийн ой ухаан бүдэг бадгаас болж хариулж чадахгүй. Ингэснээр сүү Нингийг авч явж тайвнаар асууж эхэлдэг.
Тэр эцэст нь түүний өвөр дээр ухаан алдан ундаг. Маргааш өглөө Жан хоёрын сэрээж газрын зураг дээр X тэмдэглэгээтэй цэг рүү явах хэрэгтэй гэж хэлээд тэдэнд одоо ч итгэхгүй байгаагаа мэдэгдэж өөрийгөө багийн удирдагч болгож зарладаг. Модонд хүн хийсэн занга осны дараа тэр бүгдийг нь шүн хонох хэрэгцээтэй зүйлээ цуглуулахыг тушааж хүнс усны хагасыг нь өөртөө авна гэж мэдэгдэнэ. Шүн Жан хоолоо ганцаараа идэж байхад сүг нүд салхангүй ширтэж түүний гоо үзэсгэлэн гайхаж харж ор засахыг тушаад мөн нэг юу ч болсон агууд бүү ор эсбөгөөс чамайг ална гэж анхааруулна. Мэдээж хэрэг хамгийн муу зүйл болдог бөгөөд сүү хашгирахад нэг эргэлзэж байсан эцэст нь агуу руу орж Жангийг зогсоохоор шийддэг. Жан түн зохилт өгч зоддох боловч нэг зогсож тэд бол баг нэгэндээ хэрэгтэй гэж тайлбарлах гэж хичээнэ. Гэсэн ч нэг дахин Жангийг нудрахтай танилцаж зодуулна. Агуугаас хөөгдөн. Гэхдээ Жан түүний хэлсэн үгийг бодож эхэлж тэд үнэхээр түүний дайсан байж чадахгүй юм бэ шүү дээ гэж дотроо бодно. Гэнэт нэгэн эрэгтэй хүнд тусламж хүснээр Жан босчгүй очоод сүүнийг хоёр аюулгүй байв. Гүйж байгаа хүнийг хэн хөөгд байгааг харахгүй байгаа нь харагдахгүй байдаг. Маш аюултай хүн араас нь хөөж байгаа гэж илтгэнэ. Нэг тайлбарлана. Үнэхээр ч аимшигт нэгэн түүний хөөж байгааг харагдана. Эцэст нь хойноос нь хөөж байгаа ирнэ. Гүйж байгаа залуу хөнөөгөө тэгээд эндээсээ яваад өчтөөгөө. Шөнөн Жан харуулд гарч маргааш өглөө сүүний хоёр нар коко цуглуулж байхад харах сүүгийн хөлөөр гүн өнгөрөхөд тэр маш их айж ойрлно. Жан үүнийг дайралт гэж бодоод ирж харахад харин зүгээр харах байжээ. Тэр сүүгийг чангаар загнаж ингэж өрснөөс дайснууд татаж мэднэ гэдгийг сануулна. Нин үүнийг хараад Жаныг маш хурдан ирсэнд гайхаж тэднийг хамгаалахаар яарч ирснийг хэлэхэд Жан ичээд үүнийгээ үгүйсгэн би зүгээр хажууханд нь шээж байсан гэдгээ гэж хэл. Гэтэл түүний хоёр омгийн дайчин гиндүүлэн газар унгаж маш эвгүй байрлалаар дарж авна. Тэр үеэр хоёр залуу түүнийг аврах төлөвлөгөө гаргах гэж оролдож тэд зэвсэглэн дайрах шийдвэр гаргана. Нэг дайчин руу дайрч унахад Жанг нөгөө рүүнд буудснаар нэгэн газар унаж нөгөө нь зүгтдэг. Сүүн нингийг тэврэх боловч тэдний баярт мөчийн нэгэн шар үстэй том цэжтэй охинд асалдуулна. Тэр өөрийгөө Лос Анжелесын хотын цагдаагийн газрын гишүүн Трейс Кинд гэх танилцуулна. Нэр нь яг л жирийн Америк киноны од шиг сонсогдно. Тэр тэдэнд энд байх аюултай тулд нүүж өөр бүлэг хүмүүстэй нэгдэх хэрэгтэйг нь хэлэн Жан түүнд бүрэн итгэхгүй байгаа ч түүний царай танил санагдаж байгааг дурдна. Харин Тэрис надтай адилхан хүн олон шүү дээ гэж хэлнэ. Гэвч ярианд дахин омгийн дайчдыг халталгаар сааддаг хүмүүс нэмэгдэж сумтай довтлогоо эхэлж байна. Таагус багийн хамгаалахаар үйлдэж өөрөө очиж чадахгүй байгаа аюултай цэг рүү очихыг тэдэнд хэлдэг. Жан багтай газрын зураг болон кодын талаар хизээж дурсахгүй байхыг тушаад тэд өөрсдөө л итгэх хэрэгтэй гэж хэлдэг. Мөн өөрт нь дуулууртай байвал хамгаалахын тулд бүхний хийнэдгээ ч амлана. Сүү түүний саналыг эргэлзсэн ч гэсэн хүлээж авна. Ойлгомжтой шүү дээ. Агуйн ослоос хойш. Тиймээс шийдвэрийг нинг даатгаж тэр зөвшөөрдөг. Жан хятадын дайны бурхан Жуангийн өмнө ам тангараа өргөнө. Жан мөн мафийн эвээгч бурхан юм а. Үүний дараа амьд бас 100% секси таруус эргэж ирнэ. Тэрээр одоо сум дуусах шахсан тулд амьд гарахын тулд бусад бүлэгтэй нэгтгэхээс өөр сонголтгүй гэдгээ тэднэрт хэлнэ. Тэд алхаж явсаар байгаад бусад хүмүүсийн нуугдаж буй газарт хүрлцэн ирдэг. Кэнди тэдэнд өөрсдийн дүрмийг дагах ёстойг санаж бүлгийн гишүүдийн хоорондын зөрчилдөөнийг хориглоно. Хэрвээ зөрчилдвөл цөллөг эсвэл үхлээр шийдэх гэж хатуу сануулна. Дараа нь тэд өөрсдөө танилцуулж эхэлнэ. Эхэнд нь ноцтой дүрхтэй Кала Ишикава, бүлгийн ерөнхийлөгч, дараа нь Ван Хаян, нэршлийн сагсан бөмбөгийн тоглогч, түүний дараа жүжигчин Ромеог оролцоно. Кэнди ойд том архитектурын байгууламж олсноо хэлж бүгдийг нь гайхшруулна. Кала үүнийг судлах ёстой гэж үзнэ. Харин Ромео мэд Альфа Эрс үүнийг дэмждэггүй. Тэд явахыг хүсвэл Кала 100 сая доллар өгөх ёстой болдог. Гэтэл Альфа нь 200 саяыг шаарддаг тул Кала аргагүй эрхэн зөвшөөрдөг. Том байгууллагыг очиж үзнэ. Барилга бол зүгээр жирийн л нэг гэр биш гэдгийг тодорхой тул тэнд хоёр баг болж дотор нь хуваагдана. Нин Кала хоёр Жан саналаа өгсөн нэг залуутай үлдэж харин Трейси Сүү болон бусдаагаа хамт барилгад орно. Ромео Жанд бэлдүүчилж оролцсон ч Жан түүнийг байранд нь тавина. Сүү нэгэн Жан Нин Жанд өөртөө хүчээр
бэлгийн харилцаанд оролцсон үедээ өөрийг нь хордуулсан гэдгийг хэлнэ. Тэр 7 хоногийн дараа үйлчиж эхлэх ба дараа нь хорны өрөмдөг өгөх болно гэж хэлсэн гэж хэлжээ. Гэвч тэр эсрэг хорн гэдс өвдөлт үүсгэж яг тэр үед Жаныг өвдгөж эхэлнэ. Гэтэл энэ үед каннибалууд болчих эхэлдэг. Нөгөө залуу барилгын дотор хөшүүргийг татаж үүд хаагдаж эхлэв. Тэр бусдыг хаях төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Нинг баатарлыг үйлхий Жангийг аварч орж чадна. Хаалга хаагдахын өмнө тэд амжиж гусаж орно. Гэвч Нинг каннибалуудыг хорцсон сумаар шархтана. Сүү түнд 12 цаг л амьд байх магадлалтай гэж хэлнэ. Гэсэн ч Нинг санаа зовхгүй тэднийг аврахын тулд гарах замыг олоорой гэж хэлнэ. Жан үүнд талархаж буруутайгаа мэдэрнэ. Бүгд гарах гарц хайж эхлэв. Тэд хідэн хүний усанд живж байгааг олж хараад аврахаар шийднэ. Шин дөрүүд гарч ирнэ. Археологч, орос хүн, боддоор тус дэмтэй мөн ямар ч хэрэггүй хоёр хүн магадгүй дараагийн өгөгч байж магадгүй. Тэд энэ өрөө бол таавартай өрөө гэж хэлсэн. Хамгийн өндөр багн руу явах хэрэгтэйгээ ойлгоно. Усны түвшин хэдэн минут тутам нэмэгдэж багнууд дараалан усан живдэг. Бага насны Нинг өөрийгөө ахин нэг удаа хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч батална. Бусад багнууд зүгээр л анхаар сарниулах хэрэгсэл гэдгийг нь хэлнэ. Тэд дээрээсээ дээш авирч нэг нь бусдыгаа татаж гаргахаар болдог. Ямар дараалалаар явхаа суглаагаар шийдэцгээдэг. Тэд хамгийн өндөр баганд хүрч нэг хаалгааг олно. Тэд хэсэг эргэлзэж байгаа сэлж хүрнэ. Рика хан хүрч нэгэн с жигтэй өрөөнд орно. Археологчийн хананд бичсэн зүйлийг уншаад гарахын тулд нэгэн золиослох хэрэгтэй гэж байгааг тайлбарлана. Рика нууц өрөөнд орж өөр хаалга нээгдэнэ. Тэд өрөөгөө дамжин явсаар усаар дүүрэн өрөөнөөс гарч амжина. Бүгд амьд гараад гарах гарц олохын тулд яарч эхэлнэ. Тэд дараагийн өрөөнд орвол нэг нь хаалга байх ба тэр хаалга зөвхөн хажууд нь байрлах ширээн дээр жин тавигдсан тохиолдолд нээгдэхээр байв. Георги хан дээр бичсэнийг уншаад нэг золиослон тэнд орхиход хаалга онгоохно гэдгийг тайлбарлана. Ромео санал хурааж аль хэдийн хагас өгсөн байгаа Нингийг орхихоор санал болгоно. Санал хураалтын дунд 6 хүн дэмжиж 4 хүн эсэргүүцсэн Анчаам энэ санаанд дургүй байсан. Нингийг аврахын төлөвлөгөөтэй байсан учраас оролцсон. Тэрээр Ромеог зодож ухаангүй болгосны дараа дахин санал хураалт явуулт тэр новшин Ромеог орхиход хинч эсрүүцэхгүй. Ромеог лалны зан гаргасан болохоор бүгд золиос болгосноор бүхүүд амьд гарч чадна. Сүү Нинг имчилгээг олж чаддаг. Гэм болон Андре нар түүнийг аврахаар буцаж очих боловч Нинг нэгэнд нууцлаг мангасаа баригдаад идэгдэнэ. Ямар ч учиртай мангас. Тэд буцаж ирэх үед том могоо тэднийг довтолж Жан түүнийг зогсоох гэж оролцсоор хүрхрээнээс ундаг. Харин Шан би сайн байв. Нинг ч мөн сэрж бүрэн эдгэрсэн харагдана. Хүмүүс цаашаа явсаар аратнуудтай дахин тулгарна. Энэ удаа аратнууд тэднийг алахгүй. Георгиг танин нэг нүдтэй хүний талаар асууна. Гэрээр тэр хүнийг өөрийн багш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Аратнууд бүгдийг тосгон руу аваачна. Тэдний амийг аварч нэг нүдтэй хүн хизээний эмчилгээ хийж одоо Георгийн адил аврагч гэж итгэнэ. Гэрээгээ өөрийгөө эмч биш сүүл тэднийг эдгэж чадна гэж хэлнэ. Гэвч тосгоныхын сүүг үл ошоож бид бүгд ир хүн эмэгтэйчүүд ямар ч хэрэггүй гэдэг үзэлтэй гэдгийг хэлнэ. Гэсэн ч сүүл шургуу байснаар тэд түүнийг оруулж тэд өвчтөе хүмүүсийг малярияг туссан болохыг тогтооно. Сүү Треси Андре нар им хайхаар ойруу явна. Гэрээгээ энэ хооронд өөрийн багш амьд бөгөөд мөнхийн амьдралын судалгаа хийж байгаа ч магадгүй гэж таамаглана. Цаг дуусах төхөж тосгоны оршин суугч нар бүгдийг алхаар занал хийлж байхад Сүү ба түүний баг эмч им авч ирснээр бүгдийг аварна. Тэд уул руу хөдлөн учин тэнд бүх нууц байгаа гэж бодно. Харин нэгэн ордонд нүүрнийхэн тал арьс хууларсан чухал харагдах эдгээр хүмүүсийн талаар мэдээлэлтэй байдаг. Нэг хамт байхдаа тэд амьд гарна гэж найдаж итгэж байдаг. Түүний дэргэд Георгийн багш бас сууж байв. Бүгд тосгоны хүмүүстэй танил болсны дараа амс хийх зав гарна. Ирчүүд уснаас усны хувцастай гарч ирэхэд баяртайгаар харж сууцгаана. Гэвч ад жаргал удаан үргэлжилсэнгүй. Шам зомби сармагчингуудыг олж харна. Энэ бол мөнхийн амьдралын туршилтын үр дүн. Тэд тосгоны нэг хүнийг хазаж тэр даруй зомби болж магадгүй тул хэсэглэн гүн нүх рүү шитгэхээр шидтэр зүхтаж өөр нэг хүнийг хаздаг. Тэгээд тосгоны ахлагчийн ах
нэг гартаа түүх ярьж өгнө. Түүний хүү мөн зомби болж түүнийг алсан тухай. Тэр бүхнийг толгод руу дагуулж ахлагчийн ширээнд хүлээн авалтын шүлэнд зомби эрэхтэн холсон гэдгээ хэлнэ. Шинэ ахлагч зомби болж хувирч бүх гадаад иргэдийг алахаар тушаана. Бүх хүн зүгтд салцгаан. Нин хамгийн хэрэггүй хоёр хүн Дин болон Хятад домгийн тухай зогсолтгүй ярьдаг нөхөртэй хамт үлднэ. Тэд Сүүгийн холоос дуудагч хэд оройтсон байв. Тосгоны хүмүүс түүнийг барьж авна. Харин Сүү тэднийг эмчилсэн учраас амийг нь өршөөгөө тавьж явуулна. Нингийг бүлэгэн матартай тулгарна. Гэтэл хамгийн аимхай уруугч Дин ганцаараа зугтаж матруудыг татан авчирдаг. Нин өмнөх амьдралаа санаж жинхэнэ өөрийгөө иргэн мэдэрнэ. Дин Кюантай уулзаж бусдыг аврахтай хамт бусдаг. Тэр зомби самгчингууд зогсоохоор үлддэг. Шан Нингнэр зугтаж чадна. Тэд ахын дүүс шиг л халуун дулаан мөчийг хуваалцсанаа. Ним бол байглаасаа удирдагч юм гэж Шам ойлгоно. Нөгөө талд Андре Треси хоёр тааралдаж харин Сүү хоёр өсөглөн залуутай таарна. Гэнэт зомби самгчингууд довтолж бүгд зүхтэн. Нинг ба бусд нь намаг руу хурж түүнийг туулахыг оролдоно. Археологчид тэдэнд айжуухан сэлж гарахыг зөвлөнө. Динг аалзнаас айж живж эхлэнэ. Гэсэн ч Нинг түүнийг аврахын тулд дурсамжиндаа эргэн очиж түүнийг аварч чадна. Треси Андригаас бусд нь Интерполийн талаар ярьж өгнө. Тэр Андригийн ахыг хөнөөсөө хүн байжээ. Тэр түүнийг болгоомжтой байхыг хэлдэг. Удалгүй баг галтуул руу авирч эхэлнэ. Тэд шингэн эснээс болж нөхрөө унаж дөнгөж сая алга болсон Ишикаваг хайж эхэлдэг. Бүгд доош унаж тэд ухаангүй хөвтөж буй Ишикагийг олдог. Энэ хооронд Нингийн баг галтуул руу явж тэд халуун рашаан олж биеэ амраадаг. Амарч байхад нь гээ хумхаа тусч доош буудаг. Нин агуу олж бүгд тэнд байна гэж таамаглана. Гэвч Гэргээ цааш явах боломжгүй гэдэг Чан үлдэж түүнд туслахаар шийднэ. Мөн өөрөө ч явах тэхэлгүй гэдгээ хэлж цаашаа амардаг. Андрю ба Треси хүн хийсэн газар дорох хонгол руу олж тусдаа замаар явж илүү газар шалгах болно гэж хэлдэг. Треси нэг өрөөнд гацаж Андрю түүнийг алах гэж байна гэж бодоод яг л тэр нөхцөлд хинж тэгэх байсан юм шиг хувцас тайлдаг. Удалгүй жинхэнэ Андрю ирж сансаргүй буудаад улмаар зодон эхэлдэг. Нинг дагаж ирнэ. Хоолны хомсдолтой байсныг нь мэдэж байсан үед гараа хөдлөгвөл бүх хоолыг шидэн шүүгээс сүрдүүлээд зодооныг амжилттай зогсоож чаддаг. Зодоон зогсож Нинг бусдыг аварч Сүү аяа Ишикава дээр иргэн очно. Нин Сүүийг дагуул Шиан ба профессор Гэргийн хоёрыг орхисон газар очтол тэд байхгүй байлжээ. Баг тэдний хайхаар лаборатори руу орно. Удалгүй Ишикавагаас ирнэ. Хид хідэн хаалга нээсний дараа баг олон суперкомпьютертэй бүхий өрөөг олно. Ишикава болон Парран хангамжийн инженерт бол мэдээлэл тайлж унших ажлыг эхлүүлнэ. Бусад лабораторийн судалгаар таарцгаадаг. Треси Баси хөшгүй самгшингуудыг бүтээдэг лабораторийг олно. Харин Ним ба бусд нь арга яс дүүрэн өрөөг олно. Дараагийн хаалгыг нээхэд инээмсэглэж буй хар үстэй аимшигтай эр сандал дээр сууж байх юм. Тэр эр аль хэдийн нас барсан биеийн хадгалагдан үлджээ. Тэд түүний хэн болохыг шалгаж үзэхдээ лабораторийн дараг болох нь тогтоогдно. Тэр хууцуудыг тасарсан өдрийн тэмдэглэлийг олж авна. Гэтэл Андрю гадаа хүн гүйж байхыг харсан тул хөөхөр юмна. Ингээд нэг секси үсгийчүүд нэг ирлэлөө шилжнэ. Тэд дахиад л нэг залуудаа хөөгднө. Тэр залуу хаалгыг хааж тэднийг хавчиж дингийг ална. Үнэн дээр тэдэнд тус болсон хэд октоотник аргаар хаалгыг нээж зүхтна. Гэвч тухайн залуу магадгүй Андрю лабораторийн бүтэц зохион байгуулалтыг мэддэг тул тэднийг хортой хий дүүрэн хавчин орхино. Харин Ним ба Ишикава буцаад Нин өдрийн тэмдэглэлд бичээстэй нууц үгийг өгнө. Гэхдээ компьютер өөрийгөө онгойлгохыг оронд гарын алганы скан хийх шаардлагыг ятгаж тэр бол тамирчин тулд лаборатори өөрийгөө устгахаас өмнө дараагийн гарыг нь авч ирж амжина гэж итгэж найдаж хүлээнэ. Гэвч айж шантрах үед нөрвжүүлсэн үг хэлнэ. Тэр зөвхөн гарыг нь бүх биеийг нь авчирнаа чирч. Гэвч аним энэ мөчөд дуусна. Тэр яг амьдсан хэсэг нь яг бол гардаггүй. Ингээд юм нууцлаг байдлаар аним маань дуусчдаг байгаа шүү. Тэрүүгдээ энэ бичлэг таалагдсан бол лайк дарж сувгийг маань дэмжээрэй. За тэгээд хандлт маш сайн явж байгаа шүү. Тэгээд та бүхэн гоё шүү.
Наадам 3-4 хоног үргэлжлэн энэ бол Монгол улсын ёс жайг бид нар дүрмээ дагаад мэдээж хэрэг Монгол хүн бол төрсөн бол юунаас жайх хэрэггүй газар дээр байгаа цаг бид нар тэнгэрийн сүлдтэй харт тууга мандуулсан цэрэгээрээс зөрөгтэй би бол Монгол цустай мэдээж хэрэг чоны хямартай дайсан болгонтойгоо тулах юм бол мэдээж хэрэг маягтай залхтай бас үнэг шиг заримдаа бас баага шиг арсан шиг бар шиг мэдээж хэрэг ууртай догшин хуудагт миний доктор буусан байна миний сүнс мэдээж хэрэг Монгол улсын хүүх тэнгэрт мөргсөн байна энэ бол би мэдээж хэрэг чадах зүйлээ чаддаг мэдээж хэрэг чадахгүй бол ухарж байгаа сураад ирдэг энэ бол би Монгол морди хэмар түргэн бас хуурдан хүчтэй бас удаан давшилж байгаа хурдаараа дийлдэхгүй би бол Монгол хүн морин дэлэн дээрээ байгаа Монгол үнэхээр гайхалтай би бол Монгол хүн Монгол бүх юм бэрч чадал үнэхээр гайхалтай би бол Монгол хүн Монгол хүний сурах харва үнэхээр гайхалтай би бол Монгол хүн алангуй ихийн сургаал шиг багцалсан шон шиг магах болно Монгол улс